дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Ижи маань селфийн дипломат ажиллагаа явуулдаг гэдгээр олон нийтэд танигдах болсон. За түүний хувьд дэлхийн удирдагчтай селфи даруулах замаар удирдагч хоорондын харилцааг зөөлрүүлэх, за мөн улс орондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх чиглэлд хувийн дипломат ажиллагаагаа ашигласаар ирсэн. За хамгийн сүүлийн жишээ нь бүгд найрамдах энтэг улсад боллоо. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ижи маань энтгийн ерөнхий сайд Нарендра Моди Samsung Electronics компани захирал EGO-нар даваа гарагт Шинэ Дели хотод олон нийтийн дунд селфи хийж Солонгос энтгийн дээд хэмжээний уулзалтын үеэр селфийн дипломат ажиллагаа явуулснаа харуулсан байна. За энэ зургийг Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн их хөвддөг гар утас болох Galaxy Z Flip 7 зэргийг ашиглан төрийн үдийн зоогны үеэр авсан байна. За энэ зураг нь бол удалгүй нийгмийн сүлжээнд хурдцаа тархсан, за мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд танигдаж хүрсэн байна. За Ижимений хувьд 1-р сард бол бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй селфи хийсэн. За ингэхдээ Ши Жинпин даргын бэлгэлсэн гар утас болох Xiaomi гар утсаараа тухайн селфиг авч байсан юм байна. За тэрээр уг зургийг бол олон нийтэд хуваалцсан. За үүнийгээ бол мартагдшгүй мөч агшин байсан гэж тодорхойлж байсан. За тийм учраас бол ерөнхийлөгчийн хувьд цаашдаа ч гэсэн энэхүү дэлхийн удирдагчтай хандаж харилцахдаа селфийн дипломат ажиллагааг явуулж байгаа. За үүнтэй холбогдуулан бас судлаачид өөрийн байр сууриа илэрхийлж байна. Ерөнхийлөгч Ижимений хувьд олон нийтийн хэрэгслэр селфитэй холбоотой дипломат ажиллагаа явуулахдаа зарим талаар дотооддоо бол бухимдал төрүүлсэн асуудал үүсч байсан. За тухайлах юм бол оптикийн салбарт, за мөн электроникийн салбарт бүгд найрамд Солонгос улс бол дэлхийд тэргүүлдэг. За гисэн атал бол хятадын гар утсаар бол селфи авсан явдал нь дотоодод бухимдлыг төрүүлсэн. За тийм учраас энэ асуудалтай холбоотойгоор дотоодд нь шүүмжлэл асуудал, за мөн үндэсний технологийн бахархалтай холбоотой өргөн хүрээтэй мэтгэлцэн өрнөсөн. За тийм учраас энэ асуудлыг засаж зардуулах зорилгоор маш хурдан арга хэмжээ авч чадсан. Энэ нь бол Италийн ерөнхий сайд Жоржо Мелонтой саяхан селфи хийсэн. За энэ хүү селфийн дипломат ажиллагааны үеэр Samsung компани үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд тавих ийм үйлдэлээ харуулж чадсан гэж Samsung-д төлөвлөсөн технологийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Samifence-ийн нийтлэгч Яш хэлсэн байна. За харин үүний эсрэгээрээ бол дээлид селфи хийхдээ ашигласан Samsung-ийн төхөөрөмж нь бол бас анхаарал татаж байгаа юм байна. За зураг дээр ашигласан утсыг бол Samsung компани энтгэгдэх үйлдвэрлэлтэд үйлдвэрлэсэн утас гэдгээрээ хоёр улсын найрамдал хамтын ажиллагааг илэрхийлж байгаагаараа онцлогтой болсон юм байна. За даваа гарагт энтгийн ерөнхий сайд Нарендра Моди өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ижимен хоёр бол хоёр талын худалдааг нэмэгдүүлэхээр амлалт өгсөн. 2030 он гэхэд бол хоёр талын худалдааг 50 тэрбум $50 хүргэнэ гэсэн амлалтаа дахин баталгаажуулсан. За энэ зорилтыг бол анх 2018 онд хоёр улс бол дэвшүүлж байсан юм байна. За Моди хамтарсан хэвлэлийн мэтгэлтэй хоёр улс итгэлтэй түншлэлээс ирээдүйн түншлэл рүү шилжиж байгаа хамтын ажиллагааны салбарууд нь хагас дамжуулагчаас ахуулаад хөлөг онгоцны салбар хүртэл за талант буюу авиац чадварыг хоорондоо солилцох энэхүү салбараас технологийн салбар хүртэл өргөжж байна. За байгаль орчноос эрчим хүч зэрэг маш олон салбарыг хамарч хоёр талын хамтын ажиллагаа өргөжж байгаа гэдгийг хэлсэн байна. За бүгд найрамд Солонгос улсын хувьд бол цахилгаан тээврийн хэрэгсэл, электроник, хагас дамжуулагч, хиймэл оюун ухааны дэвшилтэт технологиороо дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. За үүгээрээ бол бүгд найрамдах энтэг улсын сонирхлыг татаж байгаа. За энтгийн хувьд бол эдгээр технологиг бол өмнөд Солонгосоос авах сонирхолтой байгаа учраас энэхүү хамтын ажиллагаа маш их сонирхол татаж байгаа. За мөн бүгд найрамдах энтэг улс эдгээр салбарт бол бас ганц нэг улсаас бол хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл бүгд найрамдах Хятад ард улсаас хамааралтай байдаг байдлаа төрөлжүүлэх зорилгоор бүгд найрамдах Солонгос улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм. За мөн хоёр талын хамтын ажиллагааг сонирхлыг татаж байгаа өөр бусад салбар бол усан онгоцны үйлдвэрлэл, автомашины гангийн үйлдвэрлэл нь бол энтгийн сонирхлыг татаж байгаа салбаруудын тоонд багтаж байгаа юм. За энэхүү селфийн дипломат ажиллагаагаар дамжуулан хоёр талын томоохон хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэхүү хувийн дипломат ажиллагааг Ижимен амжилттай гүйцэтгэсэн энтгийн жишээ болж байгаамаа.